Энд юм бодол буух нь надад байсан ганцхан сонголт байсан юм. Ороход ямар хүүхэн миний бичиг баримтыг шалгаж байсныг би санахгүй байна. Би маш их ядарч арай л гэж нүдэ нээлттэй байлгаж байлаа. Миний санаж байгаа ганцхан зүйл бол би орон дээрээ суугаад гутлаа тайлж байх үедээ нэгэн зүйлийг анзаарлаа. Тэр нь юу байсан бэ гэхээр миний өрөөнд өөр нэг өөрөөтэй холбогддог хаалга байхыг би олж харсан юм. Би энд нэг их санаа зовсонгүй. Учир нь тэр хаалгыг төвждэг тал нь миний өрөөнд бас дээрээс нь төвжээтэй байх шиг байсан. Би орон дээр хөвтөж шууд л унтаад өглөө. Хэр удаан унтснаа мэдэхгүй байгаа хэдий ч би байж болох хамгийн муухайгаас ирсэн юм. Нуруулуу маань маш хурц өдөртэй зүйл зоож байхад би сэрлээ. Би ойрлоо орон дээр өнгөрч арай яд эргэж артал хачин турхаа ширэлцсэн үс дээр тэн зогсож байсан. Харин намайг хартал тэрээр буцаад орж ирсэн халуун руугаа гүйгээд явчихлаа. Би буудлын өрөөнөөс арай ядан гарч зогсоол руу очин түргэн дуудав. Тэд ч намайг удалгаа авч миний нуруунаас урт утгыг суглаа авсан юм. Одоогор би 9 сар бол байгаа хэдий ч би ахин тэр зааван дэм бодол руу очиагүйгээр барахгүй намайг хэн утгасныг ч мэдж чадаагүй. Би жоохон бахта ээж автагаа цуг эмээгэндээ очсон юм. Манай эмээ өдөөгийн жижигхэн тасганд амьдардаг байсан. Байш нь үнэхээр жижиг, ганцхан унтлах өрөөтэй байлаа. Эмээ нэг орон дээр нь аав ээж хоёр нөгөө орон дээр харин би газар гуц твсэд унтахаар болсон юм. Би тэнд хэдэн 7 хоног болоход би шөнө болгон хардардаг байлаа. Би ойрлж сэрнэ хараа ээж аав намайг тайвшруулахыг оролдон юу болсон бэ гэж асуув. Харин би тэдэнд нэг эрэгтэй хүн намайг ирж авах гээд байна гэдгээс өөр зүйл хэлж чадахгүй байсан. Шөнө болгон би хард дарсан зүйлээс айж хөвтгээд өрөөний болонгийн хөшигний цаана ямар нэгэн хүний хэлбэртэй сүүдэр цухаж байгаа нь дандаа харагддаг байсан юм. Би түүний барааг арай ядан төрсөлж байлаа. Тэр өндөр бас үсрэхийг хүн байсан. Би түүнийг над руу мөлхөөрхийг харан айж хөвтөнө. Тэр үнэхээр удаанаар тонгоож ирээ. Миний чихэнд ямар нэгэн зүйлийг хэллээ. Тэгтэн би ойрлох гэж байсан боловч тэр хуруугаа орууландаа хөргөн чимээгүй гэж хэлсэн юм. Тэр шөнө болгоо ирж намайг зовоодаг болоход би унтсан мэт төр үзүүлдэг болсон. Цаг хугацаа өнгөрсөөр тэр зөвхөн шүнж биш өдрөөр хүртэл үзэгддэг боллоо. Нэг өдөр бид бүгд зочны өрөөнд зурагт үзээд сууж байсан. Надад хүн хараад байгаа юм шиг мэдрэмж төрөө зүүн тал руу гарахад хөшиг удаанаар нэгдэн нөгөө залуу надад чимээгүйхэн ширтээ зогсож байгаа нь харагдав. Тэр толгоогоо өргөж хуруугаа дахин урууландаа өргөн чимээгүй гэж шивнэлээ. Би муухай ашгараа ээжд юу болсныг шууд л хэлсэн юм. Харин тэггэд ээж цонх руу очих хөшгийг нээж хараад надад юу ч байхгүй байна штэ гэж хэллээ. Үндэ бол тухайн үед нөгөө эрэгтэй алхтны алга болчихсон байсан юм. Зуны амралт дуусч бид хотын гэрлүүгээ буцлаа. Би ахин хар дархааж болов. Түүнээс хойш эмээн бидэн дээр ирж амардаг болсон тул түүний байшинлуу амралтаар дахиж явсангүй. Би тэр эрэгтэй талаар бодхоо болж бүр мартсан байлаа. Нэгэн зуны амралтаар би 13-тай, харин манай эрэгтэй дүү 5 настай байсан юм. Би дахин эмээгийн байшин руу очлоо. Ээж аав маань эмээтэй хамт галтгоон цаавж байсан. Тэд намайг дүүгээ оронд нь оруулчих гэсэн юм. Би өөрсдийн орыг засах гэж гуцаа шалан дээр дэвсэж байлаа. Дүү маань хараа орон дээр сууж байсан. Гэтэл дүү маань жирийн үед байдгаасаа илүү чимээгүй байхыг би анзаарав. Тэгээд түнлөө хартал тэр ямар нэгэн зүйл рүү ширтэж байлаа. Харин би түүнээс юу болсон бэ гэж асуухад тэр гинэд над руу толгоогоо эргүүлв. Маш их айсан шинжтэйгээр хуруугаараа хөшиг рүү заасан. Би хөшиг рүү хартал жиш чимээгүй гэдгээр тэн зогсож байв. Тэгээд дүү бүтээр галтгооны шкафанд нуугдаж ээж аавыг дуудсан юм. Харин тэр явдлаас хойш бид эмээгийн байшин руу дахиж очиагүй.